За сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. 2025 оны Котон буюу аялал жуулчлалын үйлсгэлэн Бээжин хотод өнөөдөр албан ёсоор нээгдсэн байгаа юм байна. Тэгээд энэхүү арга хэмжээнд бас их олон улс орнууд өөрийнхөө улс орноо гадаадад танилцуулах ийм зорилготой энэхүү арга хэмжээнд оролцож байгаа юм байна. Тэгээд бид нар өнөөдөр энэхүү арга хэмжээтэй танилцъя. 2025 оны 4-р сарын 24-ээс 26-ны өдрүүдэд Бээжин хотод 18 дахь олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагджээ. Энэхүү үзэсгэлэнд Монгол улс, Египет, Турк, Ирланд, Орос, Танзани, Кени, Намиби, Финланд, Тайланд, Балуу зэрэг 50 орчим улс орны гадаад аялал жуулчлалын байгууллагууд оролцсон байна. Ингээд үзэгч та бүхэндээ Монгол улсын төлөөлөгчийн багтаа хийсэн ярилцлагыг хүргье. За сайн явж ирөө та. Сайн явж ирлээ. За ер нь энэ удаагийн үзэсгэлэнд яг юу бэлдэж ирөө та нар? Энэ удаагийн үзэсгэлэнд онцлог нь гэвэл бид чи Go Mongolia брендийг сурталчилж байгаа. Хоёрдугаар гэвэл China Outbound буюу хятадын гадагшаа явуулдаг компаниуд зориулсан нэлээд чухал үзэсгэлэн байгаа. Энэ маань мэдээж бид экспортыг нэмэгдүүлэх төлөө суулж байгаа бидний бас зорилготой. Яг соёл спорт, аялал жуулчлалын яам, за манай аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос хамтраад энэ үзэсгэлэнд 5 дахь жилээр оролцож байгаа. Жил бол бид оролцохыг хичээдэг. Жилээлсэд яг энэ үзэсгэлэнгийн маань зохион байгуулалтын сайжраад илүү олон орнууд оролцоод илүү олон хятадаас жуулчид Монголыг сонирхож байгаагаар илүү онцлогтой болж байгаа гэж байна. Та өөрөө яг энэ хятад салбарыг хариуцдаг гэсэн тийм. Тий, манай мэргэжлийн жуулчлалын холбооны дэргэд хятад салбар холбоо гэж байгаа. Энд маань үндсэндээ нэг 70 компани байна. Энэ 70 компани хятадын зах зээлээр дагнж ажилладаг 70 компани. Тэгээд бид үндсэндээ яг хятадын зах зээл дээр бүтээгдэхүүн үйлчлэгээ сайжруулах нэлээд олон үзэсгэлэн, за дээрээс нь road show буюу Монгол улсыг сурталчилж байгаа арга хэмжээний Go Mongolia брендинг хүрээ зохион байгуулдаг. За ер нь та бас энэ хятад салбарыг хариуцж байгаа хүн ер нь хятадаар олон газар аялж үзсэн үү? Ер нь хятадын нэлээд олон мужуудаар ажиллаж үзсэн. За жишээлбэл бид чинь үзэсгэлэнгийнхаа хүрээнд гэвэл Бээжин, Шанхай, Хөхоттой. Ерөө ингээд Уушаа, Ханжоу, Шизао, Шамон хот гэдэг урагшаа нэлээд хотуудаар ажиллаж үзсэн. Хятадаас бид нар суралцах юм их байна л да. Сүүлийн үед маш их дижитал шилжилт рүү орж тэгээд жуулчдын маань юу гэдгийг сонирхол өөрчлөгдөж байна. Залуучууд зөвхөн морь мал гэр гэхээсээ илүүтэйгээр те Монгол зохион байгуулагч шоу арга хэмжээ Playtime ч гэх юм те рок хөгж би фестивал хүү хамтлагч гэх юм. Энэ Улаанбаатарыг үзэж гэх юм те. Иймэрхүү маягаар бас Монгол руу сонирхож байгаа сонирхол маш их давамгайлж байна. Тэгэхээр хэдүүлээ энэ дээрээ бас залуучуудыг яаж татдаг. Зөвхөн хятад хүн гэдгийг бид нар морь мал хурцуулж байгаа Монгол эрт хоногч байгаа гэхээсээ илүү залуучууд зориулаад юу их үү бас харж үзсэн юм санагдсан шүү. Ер нь тэгвэл энэ Монголын аялал жуулчлал хятадаас яг давамгайлж байгаа тал нь юу вэ? Яг Монгол бол мэдээд хятадтай харьцуулах юм бол манайх зөвхөн хөгжиж яваа салбар шиг аялал жуулчлалын салбар байна. Гэхдээ бидний нэг юу гэдгийг монголоор бахархаж байгаа нэг зүйл бид нар хүн ам ба газар нутаг том. Хятад жуулчдууд юу гэдгийг маш их хотжсэн байна. Аль ч улсад маш их хоттой, маш их хүнтэй тий. Монголд хүмүүс тал хээрийг, хөнгүү газар тий. Тэр сайхан салхийг, тэр сайхан тал хөндийг, тэр олон малыг үзэх гэж их чөлөөг мэдрэх гэж бас жуулчд очдог гэсэн. Энэ маань ирээдүйд тренд болох боломжтой. Яг бол Япон, Солонгос очиход та нар маш өндөр байрлалууд олон хүн хардаг. Тэгэхээр Монгол эсрэгээрээ хайгал эко энэ сайхан тал нутаг, энэ салхи, дөрвөн өдрөл энэ бүхэн маань жуулчдад шиг татж байгаа. Тэгэхээр бид нар хятадтай улс хэдийгээр олон мужи улстай ч гэсэндээ зарим нэг юу гэдгийг байхгүй тийм Монгол улстай тал хэр нутаг нь бол манад байдаг. Тэрүүгээрээ даваад талтай. Дээрээс нь бидний авч хятадтай бусад улсуудаас даваад маш их түүхийн маш баялаг. Хятадтай бусад Азиуд явна. Энэ маань нэлээд бас жуулчлалаас тэгвэл яг энэ хятадын аялал жуулчлалаас гэдэг ч юм уу. Энэ хятадын аялал жуулчлалаас та яг юу харж байна? Хятадын аялал жуулчлалаас миний харж байгаа нь бол ерөн зүгээр бид нар хятад хүн маш олон хүнтэй тий тэрбум хүнтэй. Бид нар тэрбум хүн гэж харах хэрэгтэй. Зөвхөн зорилттой буюу цөөн мөртлөө чанартай аяллыг бид хийх хэрэгтэй. Яг л Монгол шиг орн бол цөөхөн дэлхий дээр
Тэгээ хитрхи их одоо юу гэдгийг галбаачлагдаад гэдэг юм уу. Хитрхи их одоо нөгөө хүмүүс одоо тий хотчлт бий болсноороо бэлчээрийг талхлах сайхан дээр үзэсгэлэнтэй байхдуудыг одоо олон хүн очсноор бас сөргөөрөө нөлөөлөх тийм зүйлс болж болох тий. Энийн эсрэгээрээ бид нар харин чанартай цөөхөн өөрийгөө зөвдөж авах Монгол улс цаашдаа улам жуулсан тооны төлөө явахаас илүү чанар руу явах илүү боломжтой гэж харж байна. За ер нь тэгвэл сүүлийн үед энэ хятадаас хэр олон хүн Монголд аялж байна. Ер нь Монголын юуг илүү сонирхож байна? Яг энэ жилийн хувьд бид нар өмнөх жилүүдүүд бол яг 500 хамгийн сүүлд болоод ковидын өмнө 570 мянган жуулчин нөлөөж үзсэн Монгол улс. Сая 2024 онд бид нар 808 мянган жуулчин түүхэнд анхудаа авч үзлээ. Энэний 212% буюу бараг 30-40% хятад жуулчтай. Хятад жуулчдын нэг онцлог бол ерөнхийдөө яг Европ жуулчдыг бол цөөхөн хоногтой ч гэсэн өөрөөгөө жуулчтай. Бодлоо болт маш их хийдэг. Болоолаа хийдэг. Тэр нь бас нэлээд давуу талтай бас болж байгаа. Тэгээд дээрэс нь яг манай хоёр хөрш орны стратеги болон бодлогын хувьд түн шорон учраас одоо заавал аяж жуулчлах эдийн засаг бусад уул уурхайн салбар бүх салбаруудаар холбогдож байгаа учраас илүү ойр мэдээлэл маань нэлээд одоо юу гэх юм эрэг мэдээлэлүүд нэлээд сайн байдаг гэж би хардаг л да. Сүүлийн үед бол яг манайхан одоо хятад засаг дээр ажиллахад бол бид нар ямар нэгэн хэмжээгээр реклам сурчлагаа хятадын өөрийнх нь телевизээр өөрийнх нь медиа сувгуудаар TikTok-оор дуянч гэдэг юм. Тэр сүлжээгээр нь дамжуулж хятад хүндэн зориулж хөрөхгүй бол бид өөрсдөө дан ганц одоо юу гэдэг вебсайт хөгжүүлээд юм. Тэрхий хөрөхгүй бас нэлээ ойлгомжтой болж байгаа юм л та. Тэгэхээр хятад засаг дээр ажиллах цаашдаа компаниудууд тухайн одоо зах зээлээ сайн судлаад тэд нар яг юу сонирхож байна гэдэг судалгаатай. Тэгээ бусад одоо хятадын дотоодын медиа группүүдтэй хамтарч ажиллах илүү одоо Монголыг сурчлах, зөв сурчлах боломжтой болов гэж харж байна. Тэгвэл одоо та нарын энэ хийж байгаа ажил бол ерөнхийдөө бол Монгол улсыг одоо гадаадд ч юм уу эсвэл дэлхийд таниулж явж байгаа тийм ээ. Тэгвэл одоо тэрний эсрэгээр нь одоо дэлхийг гадаадыг Монголд хэр танилцуулж ер нь. Яг манайх чинь inbound, outbound гэдэг хоёр салбар байгаа л да. Outbound салбарууд бол үндсэндээ хятадын одоо маш онцлогтой олон хотууд руу монголчууд маш аялж байна. Хоёрдугаар бид нар визгийн учраас одоо хязээ бол хязээ боломжтой үед аялахын давуу тал бий болж байна л да. Тэгээ ингэснээрээ бид нар яг хөхөр аяж уушгийн салбарын одоо нэг хамгийн гол цөм болсон хүчин байдаг шүү дээ. Хүний нөөц. Хүмүүс гадагшаа их аялагдсан ба хятадыг мэддэг болоо бусад орнуудыг мэддэг болохоор арай өөр болж байгаа. Тэ? Одоо Монголд эргээд Монголдоо ирээд харьцуул манай үйлчлэлийн ямар манай аялал жуулчлалын буудлын зочд буудууд ямар тэ? Машин тэргүүнүүд ямар бид нар яаж хэрхэн хаана амьдарч байгааг гэж мэдснээрээ энэ маань эргээд аялал жуулчлалын салбартаагаа үйлчлэлийн салбарт ажиллах илүү их хөдөө болж байна. Ялангуяа хөдөө орнот хүмүүс маш их одоо гадагшаа явж аялж байна. Бид нар маань эргээд гадаадын жуулчин ингэж хүлээж авдаг. Тиймд очихын юм үйлчлэл хөгжүүлсэн гэдгээ өөрийн биеэр мэдрээд ирэхээр бас ингээд энэ төр чи ингэдэг юм байна гэдгээс ойлголт аваад бидний одоо цааш аялж жуулчлал хөгжих маань хөгжих бас их төхөмтэй болж байгаа. Тэгвэл одоо та өөрөө хятадын бас олон газруудаар явсан. Тэгээд ер нь тэр олон явсан газруудаас хамгийн их таалагдсан аль хот байна? Эсвэл аль мужи байна? Яг зүгээр надад нэлээ урд зүгийн хотууд нэлээ таалагдсан. Шаам нь бол одоо юу гэдэг нэлээ цайны ургамал тий. За дээрэс нь мод одоо тариалангаар нэлээ алддаг ч гэдэг юм. За яг бизнесийн хот гэдгээр Шанхай хотод үнэхээр одоо хятадын олон улсын хаа болсон байна. Зүүн Азийн болон хятад одоо бусад улсуудын бүх элчин сайд консулууд байдаг. За дээрс нь Гонконг байна. Гонконг бол бараг хятад доторх мөртлөө хот тий. Тэр сонирхолтой яг ингээд нэг хотоос нөгөө хот руу нэг улсаас нөгөө улс дамжиж байгаа юм. Яг тийм сэтгэлтэй. Гонконг, Макао бас шал өөр хот байлээ. Та ер нь хятадын одоо аялал жуулчлал гэхээсээ илүү ер нь яг юуг нь илүү сонирхдаг вэ? Миний хувийн зүгээс бол ерөнхийдөө миний харсан үнцэг бол хятад маш их баялаг юм байна гэж ойлгосон. За хоол унд гэж харьцуулахад яг үндэ Монгол хоолнууд бол ер нь бас жоохон жоохон хязгаартай шүү дээ. Хязгаартай гэж надад санагддаг шүү. Зарим хүмүүс бол яг 200-300 төрлийн хоол байдаг. Яг ингээд үйлчлэгээний байгууллагад ороод ингээд хятад жуулчид ирээд ингээд хоол идүүлэх гэхээр нэг 10 төрлийн хоол байна л та. Яг одоо ингээд тий. Тэгэхэд хятад бол одоо маш олон төрөл. Энд чинь нөгөө нэг хүн ам нэгдүгээр их байна. Хоёрдугаар тэгэл маш олон үндэстэн байдаг учраас үндэстний хоолоор ингээд одоо харилцсан гэдэг юм тийм юм байна. Хоёрдугаар хятад хүмүүс бас их юм хөдөлмөрч гэж харагдав. Айгүй эртэн гэж бүх юм аа үйлчлэг байна.
онгоодог те. За хагасаа бүтэн сайн ажилладаг ч юм. Энийгээрээ нэг хөдөлмөрч юм санагдав. Бусад одоо Европын орнууд ч юм уу бусад орнд явж байгаа ингээд 5 дахь өдрөд хагасаа бүтэн сайн хаалттай гэдэг ч юм те. 10-11 цагт хоол идэх хэрэг хаалттай гэдэг ч юм. А тэгэхэд энд бол одоо миний нэг ажиглагдсан юм бол маш их нээлттэй. Доторх одоо дотоод ийм зохион байгуулалт хүний бизнес хийх боломж бүгдийг бүрдүүлж өгсөн. Та ямаа зарч болно. 24 цаг ч байсан болно. Дөрөв журам амнуудад стандартаа мөрд явуулж байгаа боломжтой байна. Энэ эргээд нөгөө хүн ам нь ард түмэн баян бол тэгээд бизнес нь эдийн засгийн биш болдог тийм одоо хамгийн том ажиглагдсан зүйл надад тэр надад их сайхан санагдсан. За баярлалаа.